арга зайг эзлэхийг хичээсэн жижиг намуудын хувьд барцад ихтэй өнгөрч байна. Хуулийн байгууллагуудаас таагүй хариу сонссон тэдгээр намуудын хувьд дараагийн алхмаа төлөвлөж эхэлсэн байна. Тухайлх нь бол Монгол Ард Үсгэл намынхны хувьд нэрээ баталгаажуулах өөр боломжийг хайж хуульчдын дэмжлэгийг авахыг хишээж байгаа нь тодорхой байна. Харин иргэний зориг ногоон нам нэгэнтээ нэгдсэн шийдвэрийнхаа хүрээнд Монголын ногоон намын гэрчлэгийг хүчингү тооцох хүсэлтэд гүйцэлдүүлэхийн тулд дээд шүүхийн шаардаад байгаа материалыг бүрдүүлэх ажилдаа ороод байгаа юм а. Сонгуул хүртэлх жил гаруйхан хугацаанд дээрх хоёр намын аль аль нь хууль шүүхийн байгууллага болон олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө өрсөлдөж эхлэв байна. Өнгөрч байгаа 7 хоногт улсын хурлаар бүтэн 5 жил гацаанд байсан мэдээлэл авах эрхчлөөний тухай хуулийг баталснараа Монголын ардчлал томоохон алхам болсон гэж хууль санаачлагчид дүгнж байгаамаа. Төрийн байгууллагуудын хүн сурталыг багасгах, иргэдийн мэдээлэл авах эрхээр хангах зорилготой энэхүү хууль нь төрөлд тавих иргэдийн хяналтыг сайжруулна гэж үзэж байгаа юм байна. Өнгөрч пүрэв гарагаас эхлэн яамт төрийн байгууллагууд нь иргэдийн хүссэн мэдээллийн хариуд байгууллагын нууц гэсэн шалтгаан хэлэх боломжгүй болж байгаа юм а. 2007 онд улсын хурлд анх өргөн баригдсан мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхчлөөний тухай хууль нь нууцын тухай хуулиудаас болж олон жил гацсан гэсэн тайлбар гардаг. Гэвч иргэн аж ахуйн нэгжин төрийн байгууллагуудаас мэдээлэл авах гэхээр байгууллагын нууц гэсэн үгээр ам хаасаар удаж байгаа юм. Тиймээс байгууллагын нууцын хуулиар мэдээлэл авах эрхийг хязгаарлах учиргүй гэж үзсэн байна. Харин төрийн болон хувь хүний нууцын тухай хууль нь зохих хүрээндээ үйлчлэх боловч эдгээрд ч бас зас янзлах асуудлууд байгаа гэнэ. Ашигын төлөө байгууллагын хувьд өрсөлдөгч аж ахуйн нэгжүүд байж болно л доо. Тэгэхээр энэ хуулийн дээр бол тэр судалгаа шинжилгээ төсөлтэй холбоотой эсвэл тухайн байгууллагын үйл ажиллагааны технологитой холбоотой нууц мэдээллийг залруулахыг хоригдсан байна. Хэрвээ тухайн байгууллагын нууц асуудал нь өөрөө төрийн нууцтай холбоотой юм бол төрийн нууцын хуулиар хамгаалагдаад явчихна. Байгууллага энэ ажлыг хариуцсан ажилтан томилохгүй бол иргэн хүн очоод аль нэгэн албан тушаалтанд чи над мэдээлэл гаргаж өгсдөө суугаад байдаг. Нөгөө өөрийн хариуцсан ажил үүрэгтэй тэрийг гаргаж өгөх асуудал хүнд байгаа учраас энэ оронтой асуудал хүртэл зохицуулах асуудал байгаа учраас хэрэгжилтийн хувьд гинэ гэж. Энэ хуулиар төрийн болон төрийн өмчийн оролцоотой бүх байгууллагууд нь үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв санхүү тендертэй холбоотой мэдээллийг иргэн аж ахуйн нэгжид өгөх үүргийг хүлээж байгаа юм. Хэрэгцээ хүссэн мэдээллийг нь 7-аас 14 хоногийн дотор гаргаж өгөхгүй юм бол тухайн албан шалтныг хөдөлмөрийн доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох, эсвэл 2-оос дээш удаа энэ хуулийг зөрчих юм бол ажлаас нь шууд халах зэрэг арга хэмжээг авах юм байна. Төр бол их том хөрөнгөөр уулгах боллоо. Төр бол их том бараа худалдаа өгч боллоо. Тийм ээ? Энийний цаана юу явж гэнэ вэ гэдэг асуудал бол улам бүр хорцолсон шүү дээ. Одоо магадгүй хуулийг анх өргөн барьж байхдаа ийм хэмжээнд очин ч гэж бид бодоагүйсэн. Гэтэл өнөөдөр бол одоо би нэг удаа хэлжсэн магадгүй Монголын төр бол хамгийн том авраг компани боллоо тийм Монгол дээр бол. Энэний үйл ажиллагаа ил тод байхад бол бүр зарчмын асуудал болсон. Мэдээллийн ил тод байдал мэдээлэл олж авах эрхийн тухай хууль нь зөвхөн хил мэдээллийнхэнд төдийгүй нийт иргэн аж ахуйн нэгжид хүртээлтэй хууль юм а. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь хүчин төгөлдөр болгож байгаа боловч цахин гарын үсэг болон тендертэй холбоотой зарим хуулийн өөрчлөлтөс шалтгаалan зарим заалтыг нь энэ оны 12 дугаар сарын 1-ээс мөрдөж эхлэх юм байна.